Монгол цэргийн баяр зэвсэг түвшний 98 жилийн ог тохиолдуулан үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын дундах марштай актын тэмцээн өнөөдөр болж өндөрлөө. Монгол цэргийн өдөр зэвсэг түвшний 98 жилийн он баярыг тохиолдуулан зохион байгуулагддаг марш тактикийн тэмцээнийг Орхон аймгийн засаг даргын тамгын газар цэргийн штаб хамтран зохион байгууллаа. Марш тактикийн тэмцээнд энэ жил зэвсэг түвшний анги нэгдлүүд онцгой байдал цагдаагийн газрын нийт 6 тасаг 12 багийн 160 гаруй албан хаагчид оролцлоо. Тасаг төс бүр 11 хүний бүрэлдэхүүнтэй бөгөөд тэд гарнач идэх, гэр өргөх, 10 км-ийн гүйлтийн явцад хөнөөлийн голомтод ажиллах, буудлага, үе олноор хөнөөх зэвсгээс эсэргүүцэн хамгаалах даалгаврыг гүйцэтгэх юм а. Монгол улсын ерөнхийлөг зэвсэг түвшний ерөнхийг хамгаалагчийн албан даалгаврын хэрэгжилтийг хангах, биеийн тамир спортын тухай Монгол улсын хуулийг хэрэгжүүлэх. За энэ дээр миний хэлсэн энэ хүчний байгууллагуудын аль пааж байгаа залуучуудын бие бэлдэр сэтгэл зүйн бэлтгэлийг сайжруулах, төсвөр хатуулж мэрэгжлийн ур чадварыг дээшлүүлэх. За манай хүчний байгууллагууд харилцан хоорондоо одоо туршлага солих зорилгоор энэ тэмцээнийг жил болгон зохион байгуулдаг. Өнөөдөр энэ тэмцээнд 6 байгууллага нийтдээ 12 тасгийн 160 гаруй тамирчид оролцож байна. Тэмцээн зэвсэг түвшний 186 дугаар ангийн ахлагч Болдоотор ахлагчтай тасаг тэргүүн барилсан бол онцгой эдлийн газрын ахлах хатагч Энхтөр ахлагчтай 1-р тасаг дэд байран жалгарсан бол 3-р харин 186 дугаар ангийн ахлах дэслэгч Эрдэнэлэг ахлагчтай албан хаагчид тус шалгарчээ. Тус тэмцээнд 186 дугаар ангийн албан хаагчид 2010 оноос хойш тасралтгүй 7 дахь жилээр тэргүүн барилжлээ. За баярлалаа, ямар ч гэсэн өнөөдөр сайхан Монгол цэргийн өдрийг тохиолдуулаад Орхон аймгийн засаг даргын нарамжид тусгаалсан чиг үүрэг байгуулалт зохиолсон марш тактикийн тэмцээн тэргүүн барьжлаа. За манай анги ерөнхийдөө 2013 оноос хойш тэргүүн байрыг алдаж үзээгүй. Өнөөдөр тэрний хүчинд мөн адилхан алдаж үзээгүй юунд завсар орлохгүйгээд хичээгээд сайхан дүүнэртэйг ороод алтан медаль авсан маш баяртай байна. 13 оноос ороод 6-7 жил орж байна. Маш их баяртай байна. Танаа ингээс энэ жил хэдэн баг бэлтгэж орно? Нэг баг нь хичнээн хүнтэй байсан. За манай ангаас 3 баг бэлтгэгдсэн. Офицерын 1, ахлагчрын 1, гэрээ цэргийн албаагчдын 1, нэг тус бүр 11 цэрэг юутай 33 цэргийн албаагч бэлтгэгдсэн. Гэрээ цэргийн албаагчд маань нэг 3 дугаар байранд орлоо. Тэ. Нэг 3 дугаар байрыг эзлээ. Марш тактикийн тэмцээн хүчний байгууллагын албан хаагчдын бие биелдэр сэтгэл зүйн бэлэн байдлыг дээшлүүлэх, мэрэгжлийн ур чадварыг сайжруулах, харилцан суралцах, цэргийн хөдөлмөрийн онцлогийг иргэд олон нийтэд сурталчлах зорилготой юм а.